Алтан авагч та бүхэнд өнөөдөр энэ Ашида фирмийн зэвэрдгүү гангаар хийсэн ийм гоё сайхан зузаан уртай ийм сайхан савар Украин үндэстний борш гэдэг хоолыг хийж үзүүлэх гэсэн юм аа. Ингээд юуны өмнө боршийн тулд ийм олон сав хэрэг болдог. Тэгэхээр яагаад олон сав хэрэг болдог вэ гэхээр ногоогоо ер нь хатуу болохгүй тулд хүрэн манжингаа тэгээд бусдын ногоонуудаа энэ томатны паста холиод ингээд бүгдээр ингээд чандаг болохоор хатуурч магадaltaй. Тэгэхээр хатуур болохгүй тулд ингэж олон сав хэрэглэдэг. Сайхан ийм бөхлөөр нь гэхдээ аль болохоор хурдан болохоор бодоод өвчүүний ёроол байвал их сайхан давс хийгээд за ингээ маха зөөдөртөл 2 цаг хагас энэ бульоныг чанаа. За ингээд бульоны галыг багсуулж яагаад ингээд тийм дараад байна. Тэр ингээд тийм үдийн авдаг. Зоруулаад шууд зорчж болох юм шүү дээ. Том одоо яадаг зоруулаад. Шүлэндээ ороод өнгөө алдчихдаг. Өөрөө тонголго болоо шүлээ өрн болгочдаг. Энэ бол одоо ууксусыг бичээ яа. Бэлэн бульоноос хийгээд тэр энэ хүрэн манжингаа чанаа. Ингэж хүрэн манжингаа яг бульонд чан гэдэг энэ манай энэ маань ганц сав байгаа. Тэр индукци билетгэндээ сайн ажиллаж байгаа гэсэн үг. За бульоныг ихтэй стат миксэн 8 дэх чи 90 бол 9 хүртэл коноптой. Хэрвээ энэ савыг авах юм бол ажиллахаа болчихно. Тусгай дохио өгж байгаа. Энийг 50 гут соронзоо орны үйлчлэгээр энэ маань ажиллаж гэж байгаа юм шүү. За улаан манжингаа буцаж хооронд боршныхоо гол амтыг хийн. Энд болохоор сонгныг сар маягаар хэрчээд сайхан хуурстай. Ингээд тунгал болт хуурсны дараа луун амд чинжүүгээ хийгээд томатны пастатай хольж одоо сайхан хуурна. Томатны пастагаа сайхан хуурахаар томатны пастаны гашуу алдсан. Ингээд чансан маха гаргаад хувааж хэрчээд буцаад шүлээ тавь. Шүлээ тавьсны дараа энд тусад нь сайхан зөөлөн болгохоор байцаа төмөс хоёроо чанна. Байцаа төмөс хоёроо чанж зөөлөн болгосны дараа амтаа хийж бослосны дараа боршны жинхэнэ одоо утга хүрэн манжингаа зөөлрөлтөн чансныг сайхан хийж хотгоно. Ингээ хүрэн манжин бус одоо ногоо болон бус зүйлстэйгээ нийлүүлээд 5 минут дахин болцсон. Ахаа өөхийг саримстай нийлүүлж сайхан няцаж амтлагч хийгээд дээр нь улаан перц хийгээд энийг боршонд хамгийн сүүлд хийн ингээд 1 минут боцлож амт орсны дараа борш бэлэн болно. Энэ халуун шүлэндээ ороод тэгэл ингээд ороо. За ингээд 1 минут. За ингээд шүлэндээ болсон. Одоо сайхан борш аюулсны дараа орс маягаар заавал цэцгийг тусааж идээрэй. Боршиг хийж гэртээ заавал тушаарай. Say that I would make a mistake. Didn't they say you were gonna be trouble? People told me you were too much to take.